Татварын тухай ойлголт. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт. Татвар төлөгч иргэн та дараах татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хувь хүний орлогын албан татвараас эдлэх эрхтэй. Барьсан эсвэл худалдан авсан орон сууц 3 сая төгрөг. Таны хүүхдийн ихтэйд мэргэжлийн боловсрол коллежийн сургалтын төлбөрт. Суралцж байхдаа ажиллаж буй татвар төлөгчийн сургалтын төлбөрт. Цалингийн хэмжээнээс хамаарч жилдээ тгээс 160 мянган төгрөг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар жилийн албан татварт 84 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан бол 2018 оноос цалингийн орлогоос хамааран хөнгөлөлтийг ялгууртай тогтоосон. Ингэснээр бага цалин орлоготой хүмүүст ногдох бодит татварын хэмжээг бууруулах давуу талтай юм. Дараах хүснэгтэд татварын хувь хэмжээ болон ногдуулсан татварын бодит хувь хэмжээ цалингийн орлогоос хамааран хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулав. Цалингийн орлого 300 мянган төгрөг байхад татварын хөнгөлөлт эдэлснээр ногдуулсан татвар 10% биш 5%-тэй тэнцвэр байна. Харин өндөр цалинтай буюу 3 сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай бол татварын хөнгөлөлт эдлэхгүй тул ногдох татвар 10% хэвээр байна. Татварын талаар зөвлөгөө мэдээлэл авах их усүр. Харьяа дүүрэг аймгийн татварын ерөнхий газрын олон нийттэй харилцах алба. Татварын ерөнхий газрын цахим хуудас, цахим шуудан илгээх эсвэл бичгээр хандаж болно. Мэргэжлийн зөвлөгөө авах утас 181288. Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын санаачлан хэрэгжүүлдэг татварын ил тод байдал мэдээлэл солилцооны хөтөлбөрүүдэд гишүүнээр илсэн. Олон улсын татварын зарчмуудыг өөрийн оронд нэвтрүүлснээр татвараас зайлсхийх, зүхтах явдал багасч, хуулийн дагуу шударгаар татвараа тайлагнах төлөх явдал нэмэгдэх тул дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй юм. Энэхүү амлалтын дараагаар татварын зорилгоор хамтарч ажилтгүй орнуудын жагсаалт буюу хар жагсаалтаас Монгол улсыг албан ёсоор хасснаа Европын холбоо мэдгдсэн юм.